Тэгээ орой мэндүргийн тав хүнд. За өнөөдрийнхөө техникийн зөвлөмжөөр би invoice manager гээд манай сайтаас одоо гаргасан нэг бүтээгдэхүүнийг сайжруулсан байгаа. Invoice manager. За та бүхэн баг харсан да цусвараагийн. За миний хуучин хөлбөрийг нэгэдгээ. Invoice manager гэдэг загварынхаа хуучин хөлбөрийг нээч. За үндсэндээ нэг ийм загвар байсан. Манай хуучин invoice manager гэсэн энэ загвар маань. За энэнийг ашиглах жоохон төвөгтэй байсан. За энэ компани лого энэ оруулах. За тэгээд хоёрдугаар ганцхан компани мэдээллийг одоо invoice-ийг үүсгдэг. За мөн юуны пикап байхгүй. Invoice үүсгэж исэн пикап байхгүй. Энэ болгоны бүгдийн шинээр хийх шаардлагатай байдаг байсан. Энэ хуучин invoice manager гэсэн энэ загвар маань. Тэгээд энэ загварыг жоохон сайжруулах шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл илүү ашиглахад амархан, хялбархан, үр ашигтай, хурдан яг таны нөгөө өдөр тутмын үйл ажиллагаанд тийм үнэнч туслах байдлаар ашиглах боломжтой тийм загварыг би ерөнхийдөө хийхийг хүссэн. Өөрөөр хэлбэл энэ загвар маань жоохон гологдоод ирсэн. Манай энэ хуучин invoice manager маань. За энэ яг нөгөө монгол, англи хэл дээр гардаг байдаг гэх нэг жоохон тийм нэг юу чамин зүйлүүд л нэлээх байсан энэ загвар. Гэхдээ би одоо энэ шинжилсэн загвар дээрээ энэ олон чамин зүйлүүдийг бол бүгдийг нь хассан. Өөрөөр хэлбэл монгол нэхэмжлэх гарна, монгол хэл дээр ганц. За тэгээд нэхэмжлэхийн загвар маань өөрөө стандарт нэхэмжлэхийн загвар байгаа. За энийг би хаагаадах юм. Хагаа шинийг хэдүүлээ. За шинэ invoice manager хэдүүлээ нээцгээе. За тэгээ шинэ invoice manager маань өөрөө жоохон тийм энгийн, хэрэглэхэд маш амархан, гарт ойрхон тийм байдлаар хийхийг хүссэн байгаа. За шинэ invoice manager би Maykт Excel 1.0 гэсэн энэ таабанд бол оруулж өгсөн. За би энэ Maykт гэсэн Excel гэсэн энэ таабанд за манай нэгтлэн бодогч нар, санхүүж нар, эдийн засгийн цагчныг өдөр болгон ашигладаг маягтуудыг хялбарчилж энд оруулахар шийдсэн байгаа. За эхний ээлжинд бол invoice template гэсэн энэ юуг оруулж өгсөн. Загварыг. За энэ invoice template гэдэг маань өөрөө манай invoice manager-ийн сайжруулсан хөлбөраа гэсэн үг. За мөн энэ загвар дээр ажиллахад бол маш амархан. За color гэсэн команд өгөөд л invoice template гэдэг команд өгөн. За тэгэхээр invoice загвар маань өмнө үүссэн invoice загвар бүхий Excel файл маань гараад ирнэ. За тэгээд энэ дээгүүр болох дээр олон компанийг төлөөлж та санхүүгийн ажилгүйрийг хийдэг бол энэ компаниудын жагсаалтыг оруулах боломжтой байгаа. За энд бол өмнө явуулж исэн invoice-ны пикапнууд байгаа. За энэ болохтой манай үндсэн invoice-ийн загварууд байгаа. За энэ яадаг загвар бол энэ зүгээр л энгийн нөгөө бид нэр өдөр болгон үйл ажиллагаанд ашигладаг нэхэмжлэгийн загвар байгаа. За одоо жишээлбэл би ААК гэсэн компаниас нэхэмжлэг явуулъя. За инхийн тулд АА гэсэн компанийг хоёр дарчин нэрэн дээр. За тэгэхэд энд АА компани бүх мэдээллүүд ороод ирнэ. За байгууллагын нэр, хаяг, утас, мэйл, банк, ансны дугаар гэх мэтлэн. За тэгээд энэ доод талдаа нөгөө юунууд ороод ирнэ. Гарын үсэг зурх эрх бүхий хүмүүсийн гарын үсэгтэй, тамгатай энэ юунууд ороод ирнэ. Мэдээлэл нь. За жишээлбэл би ББ гэсэн компани дээр нэхэмжлэг явуулъя гэвэл энэ нэрэн дээр нь хоёр ухраад арчна. За ингэхэд яг ББ компани тамга гарын үсэгтэй мэдээллүүд ингээ ороод ирнэ. За мөн адилхан CC бол юм. Гэх мэтлэнгээр энд бол нийтдээ 30 компани оруулах байдлаар энэ загвар хийх юм. 30 компани мэдээлэл оруулах боломжтой байдлаар. За мэдээж бид нэр ингээд юуныхээ нэхэмжлэхийнхээ үндсэн мэдээллийг оруулсны дараагаар энэ нэхэмжилж байгаа утгуудаа бас автоматар оруулж өгөх боломжтой. За өөрөөр хэлбэл энийг бид нэр юуг нь хасч, мөрийг хасч болно. За энийг ингээ устгаар явуулчих болно. За эсвэл мөр нэмж болно ингээд. За энэ дээр бид нэр шууд гараараа нөгөө юугээ бичиж болно. Нэхэмжилж байгаа бараа материалын хүнийг бараа материалын төлбөр тий. За нэг ширхэг, нэг жион. За 15 сая төгрөг ч юм уу тий. Бичлэнгээр. Эсвэл бид нэр өмнө ингээд пикап бол хадгалсан байнга явуулдаг нэхэмжлэг хадгалсан бол бид нэр энэ дата гэсэн хуудсан дээрээсээ
юу оруулж болно. Нэхэмжлэгүүдэд. За би энэ нэхэмжлэгийг авна. Энэний төлбөрийг нэхэмжлэнэ, энэнийг нэхэмжлэнэ, за энэнийг нэхэмжлэнэ. Ингээд оруулангууд яг уу энд ийш орж ирээд нэг. За мөн энийг дахиад авчээ. Энэ үйлчлэгийн төлбөрийг авъя, энэ үйлчлэгийн төлбөрийг авъя. За ингээд энэ нэхэмжлэгт орсон мэдээлүүд өөрөө ингэ цэнхрээр бодогдож харагдана. Энд орсон мэдээлэл маань бидний нэхэмжлэгийн загвар дээр ингэ ороод ирнэ гэсэн үг. Автоматар. За мөн өмнө явуулж исэн байгууллагууд байгаа бол өмнө явуулж исэн байгууллагын нэрийг бас оруулж боломжтой. За жишээлбэл би Нэрвэ ойл гэдэг компанид нэхэмжлэг явуулах гэж бол Нэрвэ ойл гэсэн нэрэн дээр нь дарчихна. Энгүүд яг Нэрвэ ойлын бүх мэдээлэл ийш ороод ирнэ гэсэн үг. Ингээд нэхэмжлэг маань бэлэн болчлоо. За энэ доотлолт нь хоосон мөр ойл энийг нь устгахч болно. Хоосон зайг. Ингээд бид нэр яг нэхэмжилж байгаа талын мэдээлэл, төлөгч талын мэдээлэл, за нэхэмжилж байгаа бараа бүтээгдэхүүний нэр, хамаг, тэмдэг, гарын үсэг бүгд ороод ирсэн. За энд яг мөнгөн дүн текст болж хөргөөд ороод ирж байна. За энэ маань өөрөө нөттэй бол энийг чеклээд өгчин. Нөтгүй бол энийг энэ чек авчин. За тэгвэл нөт найрлалцсан. Нөтийн чеклжүүл нөт нь ороод ирнэ гэсэн үг энэ дээр. За мөн нийс дотын татвар гэдэг бас байгаа. Энийг ингээд автоматар оруулдаг байдлаар шийдсэн. За ингээд оруулаад ирсний дараа бид нэр яг энийг хэвлж болно. Эсвэл PDF байдлаар хадгалж болно. За би энэ PDF-ээр хадгалж байна. Нэхэмжлэгийг PDF форматаар хадгалах уу гэж байна. Yes. За тэгэнгүүт яг энэ маань өөрөө манай десктопн дээр хадгалагдчихэ. За энэ бол заавал десктопн дээр хадгалагдах шаардлага байхгүй. Энийг бид нэр сольж болно. Хаана хадгалах уу гэдэг. Энэ PDF юунуудыг форматуудаа. За жишээлбэл бид нэр десктопны энэ invoice гэсэн фолдерт хадгалъя гэвэл ингээд заагаад өгч. За одоо би энэ нэхэмжлэгийг PDF-ээр хадгалах уу? Yes. За одоо би юу орё? Invoice гэсэн фолдер руу ороход энэ дотор хадгалагдчих. За энэ маань яаж харагдах вэ гэхээр за ингээд харагдчих. Манай явуулах гэж нэхэмжлэг. Одоо энийг бид нэр заавал ингээд юу яагаад хэвлж аваад ингээд явуулах шууд мэйлээр явуулчих болно гэсэн. За ер нь одоо хүмүүсийг харахад нэхэмжлэг явуулахад айгүй тийм одоо ерөнхийдөө заавал компани дээр нь очиж нэхэмжлэг өгдөг үе үл ерөнхийдөө өнгөрцөн. Ерөнхийдөө ингээд бид нэр тамгатай гарын үсгтээ энийг сканердаад мэйлээр явуулчихдаг болсон байгаа. Тэгэхээр ингэж явуулах тохиолдолд энэ манай энэ загвар бол маш их цаг хэмнэнэ. Өөрөөр энгийн байдлаар яана гэвэл эхлээд бид нэхэмжлэгээ үүсгэн тэ энд дэс нэг загвар маягт болоод нэхэмжлэгээ үүсгээд бүх мэдээллийн бөглөөд за тэгээд хамаг тэмдэг дараад гарын үсгийн зуруулаа буцааж сканердаад тэгээд сканертнаа буцаад мэйлддэг. Айгүй ажил ордог. За нөгөө талаас нэхэмжлэгийн маяг тайгаа явчихдаг. За нэг нэхэмжлэгийн маягт байна уу нэг Excel дээр нэхэмжлэгийн маягт өгөөч. Нэхэмжлэнгээр маш их ганц нэхэмжлэг бичгэж айгүй их цаг хугацаа алддаг учраас би энийг бол ингээ хэлбэрчлээд өгсөн байгаа. За тэгээд энэтэй холбоотой мэдээллийг та бүхэн манай пэйж утаснаас авч болно. Excel цэгийн ингээ сайтнаас авч болно. Эсвэл надаар миний утас руу уцтаад холбогдоод мэдээллүүдийг авах боломжтой байгаа. За энэ бол ингээд хадгалаад ингээ хаачихна гэсэн үг. За тэгээд Excel програм нээх болгонд нээх боломж яг ерөнхийдөө маягт Excel гэсэн энэ загвар байнгын байж байна. Ерөөсөө ямар ч үед Excel хааглаа, буцаад шинэ Excel нээлээ, эсвэл өөр Excel файл нээлээ, мөн л маягт Excel юм байж байна. Тэгээд шаардлагатай бол зөвхөн invoice template гэсэн команд дээр дарахад бидний юу үүссэн байна? Нэхэмжлэгийн маягттай энэ Excel файл маань нээгдсэн. За тэгээд эндээсээ шаардлагатай компаниудынхаа нэхэмжлэгийг бол ингээ явуулаад байх боломжтой. За ингээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.